Сүүлийн үед бол би өөрийгөө бас заримдаа уулын мэрэгчлээ юм шиг, заримдаа одоо автын инженер юм шиг бодохгүй гарч ирдэг л дээ. Айлгүй тийч багш юм чи. Тэ миний л багш юм чи. Би бол яг гарынхан шиг. Хамгийн их үнэтэй үг хэлдэг, хамгийн гатуу үг хэлдэг хүн чинь болт манай ангийн. Өөрийнхөө багш усандаа бол түн бахарч байна. Сайхан зүтгэж явсан нэг жишээ гэж бододгийг. Тэнгэр дээрээс баян харж яадаг байх гэж боддог шүү дээ. Нэвтрүүлгийн зурганд гарахын өмнөх нь би 36 жил багшилсан хүн юм гэсэн яриад салахгүй, яриаг нь тасалж болохгүй юм болох нэ гэж бодсноо нугаад явах уу. Тэгсэн харин асуусанд товч тодорхой хариулцгаад ийм дурангийн өмнө анх удаа сууж байна. Амар эд биш вэ шүүгээд инээж байна. Пүрвийн болд хэмээх энэ хүн өврийн сайхан гай нутаг богд сүмийн жинсрэгт гэдэг газар ихээс хүй тасарч ижи авдаа 2 дахь хүүн болж иржээ. Хожмоо түмний хүүхдэд эрдэм нам заах эрдэмтэн багш энхүү мэдлэлээ гэдгийг заяа төрн л мэдж байсан бизээ. Намайг 10 жилийн сургууль төгсөөд их сургуульд ороход манай эцэг 2 дугаар курст байхад чи Монгол улсын их сургуулийн багш болоорой. Миний хүчийлж чадна гэж хэлсэн. Тэгэхдээ би өнөхөр энд мундаг доктор профессор багш нараа заалгадгаас учраас имижээс л би чадахгүй байхаа. Үнэхээр айхтар мундаг доктор профессор их мэдлэгтэй хүмүүс хичээл ордын байл би бол тэрэнд хүрч чадахгүй байх гэсэн. Тэгээ аав чи чаднаа. Тэгэл орхисон. Тэгээ ер нь төгсөхөд намайг миний багш нар багшаар авч үлдэхэд манай аавын хэлсүүг биелж байна гэж би дотроо их бэлгшээл баярсал да. Эцэг хүн гэдэг хүүгийнхээ хойч ирээдүйг харж чаддаг, холж, голч ухаантай байдгийн жишээ нь. 1972 онд Монгол Улсын их сургуулийн политехникийн дээд сургуулийн гидроинженерийн ангид элсэн суралцахдаа нагцынхаа хэлснээр 69 унсан том инженер болно доо л гэж цагаахан мөрөөдсөн гэдэг. Угаасаа топ хэсэгт толгой зөгтөг тэрээр нэг их тэргүйгээр сургуулианд үргэсэн. Сургуульд багшаар үлдэх шийд сонсоод айх баярлах зэрэгцсэн тэрл мөчөөс хойш 36 жил самбарын өмнө зогсож 36 жил айл мэддэг чаддгаан шав нартаа ярьж зааж зурсан гэхэд заяаны багш томилгоотой хүмдаа гэж бодогдсон. Тэгээ навалд чинь нэг тийм биеийн тэмрээс бид нар чинь биеийн тэмрээс спорт энэ суралдааж ирээд алгуулна. Манай болд бол нэг тэр жаахан муухан шиг юм явахгүй. Тэгээд нэг ном дэвтэрхэн шагаа даалгавраа сая гэдэг үлдэн. Бид нар бол ирээд хуулна. Нэг иймэрхүү тий. Арын ардны одоо даалгаврын арын ард залгадаг нэг юм нэг уутай. Энэ ер нь багасаа эднээс чи 1-2 насаар бас ахал да. Багасаа ер нь биднийг удирдаа зохион байгуулчих тийм чадвартай. Бидний чинь одоо бас нэг муудалцсан ч байсан эвлэрүүлээд тийм ээ. Нэг зүг чиг заагаад одоо өрөөлвөл бас нэг мэдэхгүй хичээж байд юм уу? Эсвэл одоо нэг асуудал гарлаа гэж бодоход бол одоо тэрийг бид нарыг заагаад зүг чиглүүлсэн. Ингээ багаасаа ийм одоо бас усгоотой. Бид бол багын андууд тэгээ бид одоо болдыг бид нэр холбооцсон. Онц холбооцсон гэж нэрлэмээр байгаа хүн байхгүй юу? Яагаад гэвэл манай ангийнхны хооронд нь уйлдуулж, уйж холбож өгдөг бас сайн зохион байгуулагч ийм хүн. Шал хүн шахтаа гэж заримдаа дүрсгэл уугаснаа байхгүй болчихно л да. Тэгээд их санах бодох юм байхгүй. Тийм сайхан дараа нь хүнд тусах уу? Ер нь бас их шударга л да. Юм яавал одоо ингээл дүрсгээд уугсан бол тэгж байсан, ингэж байсан гэж хэлнэ. Дараа нь яараа гаттаад болцсон уу? Тэгээд яг манай болд байна одоо 10 төгсөөд сургуульд ороод тэгээд 1977 онд төгсөөд энэ сургуультай багшлаад одоо 36 дахь жилдээ одоо багшилж байгаа юм шүү дээ. Тэгэхээр чинь одоо ер нь л ингэж сургуультай төгсөөд ингээ багшилсан энэ бол юм ховорхон бахал гэж. 36-7 жил багшлахад бол багш нарын заасан мэдлэгээс гадна өөр маш их сууж юм үзэж одоо олон оюутнуудад шинжлэх ухааны хүртэх юм шаардлага бас гардыг билээ. Багш хүний мэргэжлэгд бол үнэхээр
заав чөлөөгүй мундаг ажил ихтэй юм шиг мөртлөө дандаа хүүхдүүдтэй залуучуудтайгаа ажиллаж байдаг учраас тэндээс дандаа эерэг сайхан энерги авч яадаг. Тийм учраас багш хүний сэтгэл бол дандаа хөөрүү дэврүүн сайхан явдаг л гэж боддог. Шавнартай би дадлаг мадлах бас таагалж байсан. Бүгд л амнигтай багш яах гэсэн усуд байд юм шүү дээ. Огт уурлж явах бид үзээгүй. Боловчийн хичээл дээр бол муу авсан оюутан бол олон байсан. Гэхдээ бол би боловчийн хичээл дээрс хөөгчжсэн тийм оюут үзээгүй. Боловчаас л хөөгчлөө гэсэн. Гэхдээ маш их чанга. Ер нь бол яг ардын хөгдөг бол алга үздэг тийм л багш байхгүй. Тийм учраас бол их одоо энэ манай оюутнууд бол манай ангийн оюутнууд бол ердөө боловчийн хичээлээс хоцорч тэгж тасалдаг оюутан бол байгаагүй. Төвлийн ажилч хичээнгүй эрдэм боловсралтай одоо ер нь их хичээнгүй хүндээ ер нь тал талын өргөн мэдлэгтэй. Өөрөөр харцаараа хүмүүжүүлэн, үгээрээ хүмүүжүүлэн тэр самбартаар бичиж байгаа юм тэр том мамио тэр бичиж байгаа юм бол бүгд стратегологтой их нямбай. Тийм учраас бол ердөө бид дагаж ийм багш болох юмсан, ийм хүн болох юмсан гэсэн үднээс л бид тэгж сурч ирсэн юм. 1982-83 оны намаар бидрийг бас юунд авч явжсэн л та дадлах дүүрээд гарч тавьчихсан. Тэгээ ер нь бол тийм айхтар хүмүүсийг бол зарилахгүй л дээ бидрийг дадлах явж байхад бол ер нь бол хальтайхан ганц хоёр хөвгөр ивэн болоод хэлцдэг. Тэгээ хүүхдүүдийг тийм тухайн үед залуу 20 өрөөгүй хүүхдүүд ирсэн тэгэхэд бол хөдөлмөрт тэр барилгын хүнд хүчээр ажиллах үед бол урмын гоё сэргээж өгдөг. Тэгээд энэ чинь өөрийнхөө бас юмнууд амьдралын талаар бас их юмнууд ярьдаг, өөр амгийнхын талаар гэдэг юм уу. Тийм зүгээр. Яг тийм харьцаа чинь хүүхдүүдэд анх ороход бол их зүгээр мэрэгжлийн талаар ойлгож байгаа юм. Амьдралын анхны асхмаа хийж байгаа хүүхдүүдэд их гоё юу өгдөг юм байл л дээ. Багш болох анхныхаараа бүх үйл хэрэглэх яг энэ хүнтэй л холбоотой. Яг тэр энэ хүнийг дагаж би анх лабораторид ороод дараа семинарын ороод тэгээд тэрний дараагийн жилээс нь одоо лекц зоригтой болоод ерөөсө багшлах анхны одоо замд одоо зааж гисэн юм болсон болтогш гэж бодож байна. Тэгээд баян бол болтогшийнхаа хичээлийн лабораторийн зам лекцэн дээр нь суун семинар дээр нь суун ингээл яг бүтэн жилийн турш ахаад оюутан маягаар яг болтогшигаа дагалдаж явж ингэж 2 жилийн усны үндсэн дээр одоо лекцэн заах ингээд дараагийн шатанд орж исэн. Болтогш бол энэ хугацаанд нийтдээ нэг 7100 гаруй инженери техникийн ажилчтай одоо инженери техникийн ажлууд мэргэжлийн дээр нь одоо туслаж багшлаж ингэж бэтгээс гаргасан байна. Багшийн хичээл дээр бол ер нь хоцордог, тасалдаг тийм оюутан бол ер нь их цөөхөн байсан. Ер нь байхгүйсэн. Ягаад гэвэл боловч маш нарийн бүртгэн. Тэг хичээлээ бол маш гоё заана. Тэр самбардаар бичиж байгаа юм нь бол тэгэл нэг л хөврөөдөл байдаг. Би нэг мэрэгжлийн бус ангиуд мэрэгжлийн ангид ордог учраас өөрөө 7180 хүнд орсон байлаа. Миний одоо 77-оос хойш бүх оюутан одоо ямар дүн авчаа, ямар оноо авчаа гэсэн тэмдэглэл журнал байгаа. Тэрийг гаргаад ирэхэд 7180 хүн байна. Одоо энэ үйлрэл нэг 180 хүнд орж байна гэх мэтээр тэгээд олон л оюутанд хичээл орсон байна. Тэгээд эхний үед бол оюутнууд үнэхээр мундаг. Ер нь 90-д 2000-ад он хүртэл ер нь 90-д он хүртэл юм да. 95 6 хүртэл оюутнууд бол ер нь их сурлага сайтай байсан. Зарим үе би оюутныхаа өмнө бүдэрч байсан тал бий. Түүний багш болсноос хойш хөтөлсөн журналыг үзсэн бид үнэхээр гайхлаа. Хэдэн ч дэвтэр хэдэн ч хавтсан юм. Хүүхд бүр нэрээрээ, хичээлээрээ, юутай хээтэйгэн ирсэн ирээгүйгээд аргагүй л чамбай нямбай хүн ажээ. Цагаан толгойн үсгийн дарааллаар бичсэн нэрсийг удаанаар тогтоон ажих нь оюутан бүрийнхээ дүр төрхийг сэргээн ой тондоо ургуулж тэр нь ийм хүүхэд байсан, эн чин тийм хүүхэд хэмээн санаж суух шиг. Энэ л олон оюутан сурагч багшийнхаа гар дороос оюун ухаанаар жигүүрлэн нисч эх орныхаа хаан ихтэй хийж бүтээж хөдөлмөрлөж яваа. Болбогч зөвхөн багш байсангүй. Оюутнуудаа аав нь, ах нь, анд найз нь бахын сацуу, ахлах багш, тэнхмийг эрхлэгч, дэд захирлын албагч хашиж явжээ. За одоо бид нар бол өдөр орнуудад ажиллаж байлаа. Одоо мэдгүй чадахгүй юм тохиолдож байлаа. Тэгэхэд одоо утсаар ч юм уу ямар нэгэн байдлаар багштайгаа холбоо барьж заавар зөвлөгөө авдаг байлаа. Одоо ч гэсэн би
энэ ажлаа хийж байх үед мэдэхгүй чадахгүй юм таарлахад багшаасаа зөвлөгөө байнга авдаг юм аа. Яг би бол дохтой ч нэг аж ахуй зуны ажилд нэг явж байгаагүй. Ер нь бол би багшаас бол ажил байдаг байнга л. Тэгэхдээ би бол асуух юм бол нэрлэхгүйгээр асуудаг. Ийм л. Одоо гар нь болцсон юм шүү дээ. Тэгэхээр мөн л айж явна. Айлгүй тийм ч багш юм чи. Миний л багш юм чи. Би бол яг гарынхан шиг. Бас их гатуу шиг мөртлөө зөөлөх юм шүү дээ. Тэ. Одоо ялангуяа бид чинь энэ тэнд зөндөө баяр юм тохиолдно. Тэр үед чинь мань хүч хамгийн их баярлдаг. Хамгийн их үнэтэй үг хэлдэг. Хамгийн гатуу үг хэлдэг хүн чинь болт манай ангийн. Тэр их сайхан чанар шүү дээ. Хүнд. Хатуугийн хувьд бол хатуу гэхдээ нөгөө буултан зөөлнө гэдэг шүү дээ. Тийм л хүн байхгүй юу? Маш нэмбай. Ер нь бүртгэж барих юмнууд бол нэмбай шүү дээ. Тийм л багш байсан. Тийм ч байгаа л одоо бас тийм байгаа гэж бодож байна л дээ. Болдбагш хичээл зайхан хажуугаар гидравлик болон гидромашины лабораториудыг 3 удаа шинжилэн байгуулж, мөн тийм лабораторийг Удаан аж ахуйн их сургууль, Батлан хамгаалахын их сургууль, Төмөр Зэмэн коллеж зэрэгт шинээр байгуулж өгсөн байна. Курсын төслийн гарын авалгыг боловсруулж 1984-өөс 90 онуудад хэвлүүлсэн бөгөөд ном сурагчиг барилгын норм 4, эрдэм шинжилгээний өгүүлэл, асуудал дэвшүүлсэн илтгэл тайлан зэрэгс гадна 1998 оноос ямар нэг төслийн байгаль орчинд нөлөөлөх байдлын 70 гарын наривчилсан үнэлгээ хийж ерөнхий шинжээчээр ажиллажээ. Мэргэжлийн хичээл, мэргэжлийн ангиудад заахын зэрэгцээ одоо энэ политехник дээд сургуулийн одоо инженерийн салбаруудад ордог ерөнхий гидравликийн хичээлийг бол олон жил заасан. За энэ заасан чигээрээ бол одоо энэ гидравликийн одоо мэдлэг боловсролыг бол политехникийн дээд сургууль төгсөж байгаа. Одоо шинэ ухааны техникийн их сургуулийг төгсөж байгаа инженерийн ангиудад бол зааж одоо оюутнуудад их өргөн хүрээтэй мэдлэг олгосон гэж би боддог. Зөвхөн гидравликийн хичээлийг голлоод заагаад тэгээд тэрийг л одоо авч явдаг гэх юм бас биш юм аа. Ус хангамж, ариут турах, усны барилга байгууламж, улгаатай газар тариалан нүү малаж ус хангамж гэх мэт зүйлд тэгш хандаж чаддаг, тэгш нэлээд тийм өргөн хүрээтэй мэдлэгтэй ийм багш хөө юм аа. Тэгээд бол багш бол алива одоо үнэлгээ хийхдээ бол ялангуяа үнэлгээнд бол маш олон шинжлэх ухааны салбар одоо заг дээр байдаг шинжлэх ухааны учраас эколог гэдэг чинь бол тийм учраас өргөн мэдлэг шаарддаг бол багш бол маш өргөн мэдлэгтэй ялангуяа бол усны гас гадна бол геолог, гидрогеологийн сайн мэдлэгтэй тэгээд наривчсан үнэлгээнд ер нь бол нэлээд хүн ажил байдаг тэр болгоныг бол одоо байгаль орчны суурь судалгаа хийгээд тэр суурь судалгаа бол бусад шинжлэх ухааны арга ажлуудаа уялдуулах, хоорондоо холбох, тэгээд тэрнээсээ дүгнэлт гаргаад боловсролын нөлөөллүүд, ирээдүйд болох нөлөөллүүд тэрнийг бол задлан шинжилгээ хийх маш туршлагатай. Энэ чиглэлээр бол нэлээд одоо өндөр зэрэглэлийн мэдлэгтэй. Манай усны барилгын мэрэгжил бол их олон төрлийн мэрэгжлийг хавсарч явдаг. Одоо чинь газрын орох бүний усны асуудал, үндсэн манай одоо суурь шинжилх ухааны гидравлик гэдэг ч гэдэг юм уу. Тэгэхээр бол багш энэ олон одоо суурь хичээлүүдийг зааж явахдаа бүх төрлийн хичээлүүдийг заасан байдаг. Миний зүгээр яг дотор ойлголтой. Манай үндсэн гидравликийн хичээлийг бол багш их олон жил заасан. Зөвхөн усны мэрэгжлийн ангиудад тогтохгүй энэ хавц замын болон бусад одоо тэр үед чинь одоо эхлээд политехникийн дээд дараад нь техникийн их сургууль тэгээ шинжилгээ технологийн их сургууль бусад салбарын оюутнуудад энэ мэрэгжлийг их заасан учраас болдогшин шат бол зөвхөн усны барилгаар тогтохгүй хэдэн мянгаар тогтох тийм хэмжээний шаттай болж өгсөн. Энэгээр нэг болсон. Тэгээд өөр нарийн мэрэгжлийн өрмийн инженерийг ч гэдэг юм уу, ус хангамжийн чиглэл ч гэдэг юм уу, энэ хичээлүүдийг ер нь миний мэдгээс ер нь бараг бүгдийн шахуу заасан бол одоо би зүгээр багцаалтаад ингэ бодоход энэгээр маш онцлог багш юм байгаа юм болдог шиг. Энэ Монгол орны одоо хөгжилд ялангуяа одоо энэ барилгын салбар байна. За барилга болоод энэ усны аж ахуйн салбарууд, усны аж ахуйн салбарын энэ одоо хөгжлийн цэцэглэлтийн үед инженери техникийн ажилчид бол үнэхээр одоо хэрэгцээтэй. Одоо ч гэсэн энэ бол улам их нэмэгдэж байна.
За энд бол энийг бий болгоход энэ багшийн бас нөр их хөдөлмөрийг бол зориулж байгаа баяртай байдаг. Болд багш бодол дуртгал илгээх шиг намуухан жирлсэх усны долгиог харж тухлах дуртай. Түүнийг усны болд гэж зүгээр нь хэлчихгээгүй. Усандаан хайртай бас харам. Ямар сайндаа л алтны уурхайн төсөлд өргөдөн мэрэгжлийн дагуу ерөнхий шинжээчээр ажиллаж байхдаа зүйд нийцэхгүй байгаль орчинд хортой ус гол бохирлох байдлыг нь тооцоолж эсэргүүцэхэд нь эрхэндээ оруулах гэсэн дээд тушаалтантай тас зөрж нэрэн татаж байх уу. Түүнд алтмаг байтугай бүр юугаарч сольж болдоггүй ус эрдэнэ гэгч ийм эрхэм үнцэнтэй мөчр тэр. Шав нартаа заа хүүхдүүд минь ус сонсон харна ойлгоно та нар анзаараарэ гэж ярина. Амьдралын урт хугацаанд багшийн маань амьдралд одоо хүнд хүчээр үе зөндөө тохиолдож ирсэн. Тэр болгоныг одоо нуруундаа үүрч 3 хүүхэдтэй бол сугандаа хавчуулж өсгсөн ийм ач буянтай эцэг хүн байгаа. За 80-аад оны үед манай болдын амьдралд сүрхий юм тохиосон. Ханаа алдаад 3 жижигхэн өнчин хүүхэдтэй үлдэж байх энэ үед нь бид нар бас юугаар туслая да. Яаж да гэж байх ийм үе байсан. Тэр үеийг одоо ингээ бодоо суухад би тэгэд Өөрөнгөө аймгийн эрүүл мэндийн газарт ажилладаг байсан. Тэгээ ирэхээр нь би нэг улсын унааг аваад 200 гаруй километр газар ээжд нь хүргэж өгдөг. Мөн буцхаа бас нэг улсын унаагаар нааш цааш зөөж ингэд үйлчлдэг 2-3 жил тэгж явсан. Тэгээ тэр явж байгаа үед тэр хүүхдүүдэд асарч байгаа тэр жаахан хөөрхөн хүүхдүүдийг өнчин өрөөсөө хосрос хүүхдүүдийг асарч байгаа тэдэнтэй хандаж байгаа хандлага нь сэтгэл одоо их эвтэрмээр тийм байсан. Мань хүн бол одоо тэгээ энийг их сэтгэлийн хаттай хүн гэж бод. Тэр хэдэн хүүхдийн төлөө төрсөн юм шиг заа зогсоодох нөгөөтгөд чинь өмдөндөө шээчлээ. Ингээ өмдөндөө яачлаа. Би нэг нарилгаад үе али хүүгээл ингээд ингэдэг. Том одоо тэр үе чинь ялгаргуут гэж байсангүй. Ингээд одоо шуудаатай юм эсвэл цөнгөтэй юм нөөмөл хомдыг гаргаж игээл ингээл ингэдэг ийм л байсан. Тэр хүүхдүүд одоо би байнга сурдаг шүү дээ. Тэр хүүхдүүд нь одоо 90 цент түрээд энэ тэнд одоо ном зур суугаад ингээд ажил төрлөө явж байна. Энэ сайн эцгийн буян тэд нар маань сайн явсан. Тэгээ энийг бол би энэ болд хүний төлөө, үр хүүхдийнхээ төлөө эцэг хүн яаж сайхан зүтгэж явсан нэг жишээ гэж бододгийг. Багшийнхаа ярихаас шав нар нь уйдна гэж үгүй. Тэр хаач явсан, хаанч ярьсан маш тод товч оновчтой ярина. Жишээ татна. Зөөрөг хавчуулж хөрхөн жаахан наргаа нэмэрлэж, хөөрг нэгийг нь зөөлхөн чимгэж, хөгжөөж, зэмлэх нь хүртэл сонин содон сонсогдно. Аргагүй л олон жил ажилласан багш хүн гэдэг хүн судлаач болчихдог бололтой. Одооны хүүхдүүд суур мэдлэг муутай ирэх юм аа. 10 жилд нь сайн сургамаар санагдах юм. Юм баг уншаад байна уу? Мөнгөтэй л бол сургууль сурах юу байх вэ гэж бодоод байна уу? Бидний нойр хоолой хасч өдөр шөнөгөө суудаг байсан гэхэд тэнгүүд гэж хэлэх нь олон л байхгүй вэ гэж ячтай мөшинвүлээ. Усны болд гэдэг бол нэрээ алдартай. За Монгол улсад бол би усны чиглэлээр нэлээд сайн мэддэг 2 хүн байдгийн нэгийг л болд гэж боддоо шүү дээ. Усны чиглэлээр бол Монголд бол баг хаана худаг гарахыг бол болдол мэдэх баг. Хаанаас ус гарахыг бол болдол мэдэх баг гэж. Надад бас мэрэгжлийн хүмүүс ярьж ирсэн юм а. Манай болд багш бол энэ талаар бол баг 1 номерын хүн шүү гэж. Одоо та нар худаг ус олоод одоо ингээл ус гарлаа гэвэл бөөн баяр болно. Тэг чинь хамгийн гол. Жимийн одоо тэгээ яг тэгээ ямар ном унших уу? Шууд л уснасаа баярлаа гэж балгадсан шүү дээ. Баярлаа гэж хэлэнгүүт нөгөөдөг чинь молекулын бүтцийн ийм юмнууд гоё амьд ус болчдөг. Тэгээд л тэгж хэлж ирэвэл тэгэл эрүүл болол тэгэл ус элбэг баян байна шүү дээ. Тэр хоримтлал үүсгээд тэгээд хоримтлалаас хүн болгонд 5-ын дэвтэр гэж байсан да дээр тийм ээ 100 дэвтэр. Тэрийг хүн болгонд авч өгөөд нөгөө хоримтлалаас тэгээ өөрөө бас зурагч хүн байсан. Тэгээд зураг ботоод хашаа барьж ирсэн үеийн тухай одоо бүхэл ямар онцлогтой үе байсан тэдний зургийг аваад нөгөө дэвтэр дээр нагаад нүүрэн дээр нь одоо ганц хорлоо гэж одоо их сайхан бичдэг. Тийм бас зурдаг ястай бүгд ийм тамирд их. Тэргээр бүгдийг одоо тэр нүүрийн одоо бүгдийг одоо
Хүрэн аймгийн 30 ус сумын 8 жилийн одоо тэд 3 дахь төгсөлт байлаа манайх. 3 дахь төгсөлт тэгээд бидний юу бичээд ингээд дурсгалын дэвтэр биднэрт хадгалуулж өгч байлаа. Энэ одоо 8 дугаар ангийн миний төгслийн зураг. Тэгээд би одоо энэ бол миний хэлж нөхрийн чиний гэдгийг яаж үлдээсийн би нэг уншаат хэлдэ их сонирн байж магадгүй. энэ ч бүр дурсамжийн дэвтэр байна шүү дээ тий. 8 төгсгөл 10-ын байна уу чамд? 10 40 чиг үү? Чиг ба. 8-д л бичижсэн юм. За ингэжсэн байна. Анд найз адьяасанд миний намтар гэж байгаа юм. Би 1954 оны 10 сарын 5-нд тэгээд чи яхаараа 54 он болдгийг. Энэ бас одоо болоход ах болчиход үеийн болох та нар хөрсөн зөнөг гэдэг үст. За 62 онд Товдын баг сургуульд орсон суралцсан байна л. 1966 4 дугаар анги онц түнтэйгэр төгссөн. Онц төгссөн манайхас чинь чил онц төгссөн юм уу? Тийм байх шүү нэрээ. 66 онд 30-гийн нол сургуульд орж сураад 8 дугаар ангиан сайн төгсөх гэж байна л гин. Мундаг юм байна шүү дээ тий. Энэ бас ховор юм байна. Тэгээд энэ бас толгой холбогдсон байгаа маа. Чи миний шүлэг биш үү? А Б-гийн хэлхээ гэж байгаа юм. За 15-ын холбоог заалгасаар ардын сургуулийг зориод анх удаа сургууль үзлээ. Ховдын баг сургуульд бидний 4 жил хамт суралцахтаа хичээлийн хамтран давтаж давталгаараа хамтран хийж 4 жил хамт явсаар 4-р ангийн төгсөөл гэж. Гарынхын шавнараас бол одоо нөхөртөөгөө хоёулаа. Би бол нөхөртөөгөө хоёулаа одоо гарынхын шав тэгээд хоёулаа эрдмийн зэрэг цол хамгаалж улс эх орныхоо одоо бүтээн байгуулалтанд амжилттай ажиллаж байгаатай их бахархдаг. Бас миний одхон хүү бол төгшийн шавна байж байгаа юм. Өөр хангийн богд сум гараа давхичхад тийм ч ойр газар бишээ. Ичидэн очих гэж яарахад газар хорж өгдөггүй гэдэг. Ямар ч байсан нутгуурган жилдээ 3 давхилчихсан шүү гэсэн. Ичидэгийн өтлөж яваа бол багшд ээж нь эрх хүрдэн л намхан жаахан болсон шиг харагдана. Хүүгийн эрнэгэд гойчихсан гаднаан тосгот нь жигтэй уярч уйлан ганшгаж. Пүрвих гэдэгийн айлд 9 хүүхэд төрж өснөөс өдгөө 8 нь энх тунх саруул сайхан амьдарч явнаа. Насаараа мал дагсан 2 буурал өөр хүүхдүүдтэй сайхан сэтгэл хүн чанарыг л өглүүлж үүнээс өөр эрхэм дээд гэж юу байгсан бэлээ. Манай ээж үүнэртэйгээ их тох бараг 90 төгсгөөс суулаа. Хүүхдүүднээс нь би хамгийн том байн бид нар чинь ихээс өсвөрөөс одоо 8 нь байгаа. Өнөр өтгөн усууд. Яг нутгийн ах トゥ усууд манай ачцаа тэгээд дүү нарын хүүхдүүд гэж ах トゥ бүгд цугсан байх сайхан байна. Сэтгэл их өөрчил. Жил нэг юм уу хоёр удаа ирдэг. Энэ жил хоёр дахь ирчихлээ. 3 дахь ирчихлээ. Заавал 3 гэж хэлэхтэй байх. Сайхан тоо. Ээжтэй баярж явдаг. Ээж миний анхны багш. Аавсаг заасан 35 усаг заасан 100-ын дотор тоог заасан. Тэрний хүчээр видео зэрэгтэй явж байгаа. Тэрний хүчээр олон жил болсон. Өсөө анхны багш. Ээжтэй баярж ундаа дүүнэртэй бүгд нь баярлж явдаг. Биш дүүнэрээ заган чаддаг юм шүү дээ. Энэ загнуулж исэн байхгүй юм. Оюутнуудаа заган чаддаггүйтэй адилхан дүүнэрээ заган чаддаг. Одоо хамт ажилладаг миний шав нарын байна гадаа хамт явж байгаа. Тэрийг ямар загнах биш. Тэр шиг л байна да. Тэр сайхан байна. Улаахан байна. Өнөөдөр өвлийн өдрөхөд намар шиг л. Даланбагийн нутагт хонь хурга эргүүлж, жинсрэгтийн ооргод толгодын дунд дэрвж өссөн хүү эрдмийн мөрхөөж хот хүрээ бараадсан ч ичи нутаг хоёрон зүрхэндээ тээж тэр зүгийн тэнгэрийг аргадаж суудгийг өөрөөс нь өөр хэн мэдхүлээ. Тухайн өнөрлөлд суугаад далгарсан хүүн яр гарсан ээжтэй жахнараа л санагдаж байгаа. Би ч юугаа ярих вэ, чадахшгүй нэ гэж сааргалах гэрнэ. Миний хүү чинь сайн хүү шүү гэж сонсогдно. Ээжээсээ сайн үнэлгээ авсан энэ удаач биш. Сургуульд ороогүй байхад нь дэвтрийн талсаасан дээр 35 үсгийг маш цэвэрхнээр бичиж өгөхөд нь цээжилчихнэ. 100-ын дотор тоо 4 аргаар бодоход нь заахад төвггүйхэн сурчсан гэж байгаа. Тэгэхээр анхных нь багш ээж нь байж таарна.
Аавын гэрийн хойморт ээжийн гарын цогоож суух юутай жаргалтай. Зүгээр сайн бүс явсаа. Нэг одоо нэг гарахгүй надад оруулах гэдэг томтэйгээр өмчлөл сайхан авч явсан. 6 жил ажиллаад тэгээд одоо доктор профессор болсон гэж байна. Тэгээд аваараа бахарх гэж явдаг. Бавэлж явдаг. Тэгээд дэшгүй тааваад тэгээд охтотоо насалж эрүүлэх амьдрал нүрэлж гэрэлтэй явсаа гэж ирээ даа. Өөрхангай аймгийн Богд сумын угуул шинжлэх ухааны технологийн их сургуулийн хүндэт профессор Гизэх Тогт Бүрмийн болд багш гисэн эрхэм алдраар оглож төмний хүүхдийг эрдмийн оргил өөд дагуулж явна. Бусдыг сургаж, бусдаас сурч, өдгөө уншиж, судлаж, мэдлэгийн зузаатгаж яваа таны багш хэмээх эрхэм гавьяа дуусашгүй үргэлжлэх болтугай.